За сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ нөрөөний амар амгалан айлтгах мэндчлээ. ТV10-аас та бүхэндээ бэлтгэн өргөдөг. За улс их орны хөгжлийн тухай ярьдаг. Хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөгжлийн хөтөлбөр за хөгжлийн тухай ярихаар улсын хурлын гишүүн асан сайхан самбуу горч танд энэ өдөр мэндийг хүргэе. За баярлалаа. За нэвтрүүлэг маань бас хэсэг хугацаанд зогслоо. Иргэдээс бас хөгжлийн асуудал за энэ хөгжлийн толгоор хөгжлийн асуудлаар ярьдаг нэвтрүүлгийг бас үзэгчтэй болсон байна. Хүсэн хүлээдэг болсон байна. Иргэдийн зүгээс за нэвтрүүлгээ одоо явуулаач. Улс их орны хөгжлийн тухай сонсомоор байна гэдэг зүйлийг ихээхэн иргэд тавилаа. За тэгэхээр яг энэ нэвтрүүлэг маань бас одоо зочноор байж за хөгжлийн тухай нэг нэг ярьдаг улсын хурлын гишүүн сайхан самбуу ах бас одоо байсангүй та бас ер нь он гараад ер нь ямар ажил энэ хугацаанд бас хоёулаа уулзаагүй нэлээд удсан байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав? Юу хийвэ та? За юуны өмнө телевиз үзэгчтэй шинэ оны мэд дэвшүүлээд эрүүл мэндийн сайн бүхний өсөөрэй. Би яг одоо би чинь зүгээр одоо нэг компани өөрийнхөө компани зөвлөхөөр л ажиллаж байгаа юм л дээ. Одоо бизнесийн ажил руу нэг орохгүй байна. Ерөн зүгээр яг зүгээр хуучин социализмын төрийн байгууллагт ажиллаж байсан тэр үе тэгээд улсын их хурлд бас сууж ажиллаж байсан тэр үе. За тэгээд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүд, за төрийн тэргүүнүүд, их хурлын дарга, ерөнхий сайдын хэмжээнд төрийн Монгол улсын хөгжил дэвшлэлээр энэ сүүлийн одоо 90 оноос хойш 30 жилийн хугацаанд ямар хөө одоо явсан бэ гэдгийг битээ зөндөө ярьсан тийм. Яг тэрний талаар би тэгээд тэмдэглэлтэл тэгэл яг энэ одоо энэ ажиллаж байгаа энэ улс төрчдийн энэ телевиз энэ олон нийтийн сүлжээгээр ярьж байгаа амлаж байгаа амлалт биелэлт эдрийг тэгэл ажигласгал тэгэл байж байгаа юм л тийм. Судалгааны төвшөнд юм аа гэл. Тий. За вис танад хэлсэн нэг олон нэвтрүүлгээр орсон ярьсан өнгөрсөн 30 жилд алдсан энэ улс за өдөд ямар хөө хөгжил дэвшлэлийн шатанд явж байгаа хэвээр энэ гэдгийг зөндөө ярьсан. Тэгээ Монголын ард түмний одоо энэ хоёр намад өгж байгаа дүгнэлт 30 жилийн хугацааны энтертэй бол би санал нэг байдаг юм л дээ бас. Тэгээ яг одоо энэ их хурлд ажиллаж байгаа хүмүүс, засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс энтрийг бол би сайн мэднэ л дээ энэ улсуудыг таних юм. Намайг одоо цагаанд байхад л бүр тэнд одоо орон сууц хөлсөлтөөр явж идвэ. Өөр орон сууцтай мөртлөө тэгэл дахиад хүүхдтэйс юм хамаатан цаданд байрын үзэлтэл явж идэг. Нөхдүүд одоо ч гэсэн их хурл сууж байж л. Тийм учраас би бол ер нь бол 85 оноос хойш ер нь мэдж байгаа юм шиг. Яг сүүлийн залуучуудыг бол бас ихэнх тэгэл энэ их хурлын гишүүднийг туслах дагалдаг явдаг хүмүүс энэ төр одоо их хурл руу ингээ орцсон. Тэгээ нөгөө жидүүлж шинэ бодлого барьж чадахгүй. Яг нөгөө нэг дагдаг хүмүүсийн бодлогоор тэднийхээ үйл хэргийг өргөжлүүлэх гээд яагаад нөгөө тэдний арга барилыг авцсан учраас тэгээд олигтой болохгүй байна. Тийм учраас тэгээд шүүмжлэлтэй хамтаа л одоо яриалахаас өөр зам байхгүй надад ирэх мэтэл байх юм шиг. Тиймэрхүү юм хийгээл байж байна одоо. За хөгжлийн хөтөлбөрийн нэвтрүүлэг нь цэвэр улс их орны хөгжлийн тухай ярьдаг. Бас тантай өмнөх ярилцлагуудаар хоёулаа ярилцлага хийгээд хөгжлийн тухай ярьж байгаад улс их орны хөгжлийн тухай ярьдаг. Хин нэгний нэр барьж аваад тэр хүний тухай чичилж ярьдгүү. Харин тэдний өгсөн амлалтыг бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой үгүй юу? За энэ өнгөрсөн 30 жилд улс их орны хөгжил ямар шатанда байх байсан бэ? За мэдээж улс төрийн тогон дотор буцаж исэн өнөөд бол хоёул бол нээлттэй ярилцдаг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр хамгийн их нэвтрүүлгийн ярилцлагыг эхлэлийг за 2020 оны босгон дээр тий Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүх ахмадын өрийг тэглэнэ гэдэг асуудлыг ярьж энэ 2020 оныг одоо эхлүүлсэн. Тэгэхээр яг нэг хүний амлалтаар энэ үр тэглэх юм боломж байт юм болов. Уг нь бол байхгүй л дээ. Одоо ингээд ерөнхийлөгч нэг амлалт хийлээл их хурлын дарга тэнд очиж нэг уул орохыг буцааж авч ин төргээл ерөнхий сайд ингээл энэ 3 хүн чинь ингээд байх юм бол
Монгол улс одоо 3 огтчихсэн шүү дээ. Уг нь бол энэ жинхэнэ одоо яг хөгжил ярих юм бол бид нар бол ер нь энэ тэтгэврийн энэ бодлого, тэтгэврийн энэ шинжилэл энэ бол энэ хуучин социализмынхаа үеийн арга барил за тэр үед хэрэгжүүлж ирсэн тэр механизмаар яваад байгаа байхгүй. Яг одоо энэ тэтгэврийн одоо энэ хүмүүс бол уг нь бол энэ их өрөнд баригдаад байх юм биш. Уг нь бол өөрийнхөө өгсөн мөнгийг буцааж л авч байгаа асуудалтай авах ёстой юм аа. Гэхдээ нөгөө өөрийн амьдралын гачигдал зовлонгоос болоод бөөндүүд нэг хэсгийг одоо чинь 3 сар ч үүдээ 6 сар авч байгаа юм. Өөрийнхөө юм л авч байгаа. Авсан чинь дундуур нөгөө банкар дамжиж авдаг болохоор нөгөө банкныхын тэрийг хүүлээд тий. Тэрийн данжаад нар шиг хүүлээд тэгээд өөрийнхөө юм хүүлүүлж аваад өөрийнхөө юм авахтаа өөртөө болгол авцсан. Ийм л үзэгдлэлтэй уг нь бол. Одоо бол өөрөө мөнгө аваад хэрэгэлсэн. Би зээл авсан байлээ. Би мөнгө аваад хэрэгэлсэн. Дээр нь өөр тавьсан банкар дамжуулсан учраас. Одоо бол над дээр бол гардаг мөнгө ирэхгүй. Би дахиад нөгөө юугаа зээл дуустал. Одоо ямар шийдвэр хийцээ зээл иргэдийн нөгөө тэтгэврийн зээл олгохын тэрийг хараа сууж байгаа юм. Мөнгө хэрэгэлсэн ч байхгүй. Гар дээр мөнгө ирэхгүй. Хэрэгэлсэн. Тэр нь өөр болцсон, өөр нь нэмсэн. Ингээ арилжааны банкуд дэмжигдсэн нэг ийм юм болчиход. Зөв ёс нь бол одоо бид нар яг зах зээлийн шугамар нь энэ тэтгэврийн шийдсэн хууль боловсруулж энийг мөрдөх хэрэгтэй. Хинч халддаггүй дархан хэрэгтэй ганц одоо үзэсгүй хөрөнгө бол энэ нийгэм даатгалын шимтгэл. Бусдаар нь бол тийм байна. Ямар ч одоо мундаг хүн гарч ирсэн тэрлүү хүрдэггүй, ойртдэггүй. Тэрийг одоо тэр эргэлтэнд оруулаад улам сангийн нэмээд одоо хамгийн баян тийм сан байх хэрэгтэй. Тэгээд тэрийг тэр сангаа баяжаад ирэхэр зэрэг, аривжаад ирэхэр зэрэг, нэмэгдээд ирэхэр зэрэг иргэдэд тэтгэврийг нэмдэг. Өгсчүүлэх. Одоо тэр чинь үржиж байгаа юм чинь хүүтэй энэ тэнд хөрөнгө оруулалт хийгээд ингээд юм чинь үржиж нэмэгдэнэ дээ. Тэргээр л энэ тэтгэврийн насны улсуудыг дижээгээд ахиухан өгөөд тэр сартаа яг амьдралд нь хүрэлцгээд идэж уугаад өмсөж зүгээд улсад одоо тэр байрны хөлс юу гэдэг тэрийгээ төлөөд тэгээ үлдснээр нь одоо юу хийх юм яа асуудал ийм л системд шилжихгүй явсаар гад ийм болчих. Тэгэхээр дуртай нь амлж идэг тийм ээ. Энэ бол хуурм ихлэх бодлого. Энэгээр ингээд 30 жил явцсан. Хуучин социализм үеийн системийг л яваад. Тэгээ энэ чинь юундаа бол хасалж ин л та. Зах зээлийн эдийн засгт ерөөс тохирохгүй. Энийг бол одоо манайхан нэг хүн амлаад өөрсдийн өргүү ширгүү болгочиход байгаа юм шиг байлаа. Ингээд ахмадуудыг 2 хуваацсан 470-80 мянган тэтгэвэр авах байдаг гэж байна тийм ээ. Энд одоо улам нэмэгдэн шүү дээ. Тийм. Гэтэл тэрийг одоо бас танилаараа аваад нэг банкнд үржүүлэх гээд эргүүлж ирсэн чинь төсвийн зураг нөхцөн яасан одоо тэр капитал банк гэж байна. Иргэдийн хад тулгамжтыг бол улсаас өгчөж байгаа тийм хэдүүлээд тэгээ иргэдэн чимээг болчихж байгаа. Нөгөө тэтгэвэр авагч нар ч одоо хин зохион байгуулж хин тэрийг хөөцөлдөх юм. Уг нь бол энэ үйлдвэрчний нийтлэг байгуулах гэж нэг хэдэн манайхаа бүр салдгүй нэг хэдэн манайхаа байт. Ерөөс хөдөлж өгдөг, юм бодож хийдэг, засгийн газар их хуралтай ярьж чаддаг. Одоо нэг хаяа жагсан цуглан гэж нэг тэгчгээл тэгээ мөнгө дараагаа өгчгээр алга болчихсон нэг ийм манайхаа надаас болоод өнөөдөр ийм тэтгэврийн насных ер нь Монголын ард түмгийн хуваагдмал болчиход ингээ бие биенээ үзэж чадахгүй харахаар луур нүрээд идэх болгочиход байгаа юм л да дөрөв өдөрт. Тэтгэврийн өр төглөх асуудал нь өөрөө 50-100 тэрбум төгрөгийн асуудал биш. Үүнээс их мөнгө. Тэгэхээр яг энэ хэмжээний өрийг тэгэлждэг эдийн засгт ямар нэгэн халгаа байгаа. Байлгүй юм би надад чинь. Бүр хамгийн халгаатай болчихсон шүү дээ. Бүр одоо хамгийн нэгдүгээр шигээсээ хэлцлээ. Энэ ард түмний хооронд талцуулсан. Хооронд нь хэрэлдүүлсэн. Авсан аваагүй
чи уйлж гин уйлаагүй байна гэдэг одоо ингээд хоорондоо л үзээд байдаг. Энийг бол өстой энэ улс төсөнд гарамгаа ашиглаж байна олон жил. Ганц энэ дээрч биш. За тэгж тэндээс дээр нь цалингийн зээлтэй хүмүүс байгаа. Тэгэл оюутны зээлтэй хүмүүс, малчтын зээлтэй хүмүүс. Тэгээд ялгаруулсан гадарх чинь нөгөө нэг үнцөөлөнд байгаа нөгөө тэгш ихтэй байна гэдэг асуудал байдаг. Байгалийн баялагийг одоо өв тэгш иргэдтэй байна гэж. Тэглэг охин чи өөрөө салхитын мөнгөний ордтой холбоотой асууж. Салхитын мөнгөний ордноос бол бүтэхгүй. Энийг бол би бизнес эрхэлдэг үнэ сайн мэдсэн. Жишээлбэл салхитын мөнгөний ордноос мөнгийг тэгж юу яахгүй. Би зөвхөн алттай зөөрлөлөөд ярьж чад. Жишээ нь нэг унц алт. За 1 кг гэж хэлий бүр унцын болчих. Иргэд ойлгох. 1 кг алт олборлох, 1 кг мөнгө олборлох хоёр зардал яг адилхан. Тэнд хүн ажиллана, ухна. Тэгээд тэр өдрийг гаргаж ирээд үйлдвэрлэлүүд тээвэрлж авчран боловсруулна. Ингээ гарч байгаа зардал нь яг адилхан мөртлөө алт нь бол хамаагүй үн төрдөг. Үнэтэй. Тийм ээ. Нэг унцалт шин 300 одоо хэд вэ? 70 байна. Мөнгө нь бол тэрний тал дээр байж идэг. Хүрдэг. Тийм учраас мөнгө олборлолт бол ашиггүй. Улсын татаасаар явдаг олборлолт хийдэг. Тийм л бол урахаас альбарсан. Энийг хүмүүс мэдэхгүй байна. Тийм учраас энэ салхитын мөнгөний ордсон тэгээ одоо шүүгэр шийдэгдэг хүний юмыг очиж булгаа авцсан байж идэг. Ингээд энэ хойш аюу бэрхшээл гарна. За тэгэл тэр наан баавч өгнөгээл одоо тэр нэг нөхдүүд хууль санаачлалыг ажлын хэсгийнхэн хууль санаачлагч нарын тэр удлаа яриад. За удлаа яриад чи одоо яагаад ингэ үтгээд байгаа юм гэхээр үгүй байдаг. Би одоо энэ жишээлбэл 90 оны энэ улаан ягаан тасалбарн дээр ойлгогдсон. Удлаа ирсэн. Тэний ашигсан юус байхгүй. Зарим хүмүүс учрын жолоогүй. Тэр учрын олоогүй улсуудын хувьцааг учрын мэддэг улсууд мэдээлэл зохиож байгаа өөрсдөө авцсан янз бүрийн үйлдэл байшин барилгын гаргасан. За тэгээд 1.5 саяг өгнө гэсэн байгалийн баял нөгөө их орны хэшиг эрдний хэшиг саяг өгнө гэж тэгсэн байдгүй сая 500 өгнө гэсэн байдгүй. Тэгэл 570,072 хувьцаа гэж Сүг Батболд үед яасан байдгүй. Ингээд одоо худлаа яриалээдэг, манайхын ард түмэн итгэлээдэг. Ингэсээр 30 жил болоод ингээд одоо баларчаал байж байна л. Манайхны бас юм томоохон орд газруудыг сонгуулийн шоу маягаар ашиглаж ирсэн. Оюу толгойг яалаа. Одоо энэ удаа салхитын мөнгөний орд. Одоо оюу толгойг би өөрөө яг байсан гэж шин. Одоо өдөрт сая доллар алдаад байна л гэдээсэн. Баяр. Тэр үед зарим гишүүдээр итгэсэн шүү дээ. Итгэл тэгээд тэр энэ балаа гэрэг батлал тэгээ өнөөдөр ингээ хохирцсон сууж байгаа. Би тухайн үед яг ямар санал тавьдсан бэ? Нэг бол Эрдэнэчиг ингээ 51-49-ээр хийвэл ашигтай. Тэгээд тэр 51 зардлаа нөхтөл нь тэр байгууллагаар явуулж хийжээ. Одоо тэр үед аяхан маань үс компани байсан. Тэгэхээр бидний тэр үед бол зарагдах гэдэг нэг тийм мэдгдчихлээ. Тэгээ энэ Ирланд гэдэг нөхөс чинь ингэж олцоход тэгээд ерөө тэнтэй зарцдаг ийм олон жишээ байна гэж тэр үед яриад лээсэн. Хинч тоо. Нэг бол наадхан одоо ингээ газар дагуур нь үнэлээ зарч байгаа. Нэгэнтэй нөөцөн тогтогдсон юм чи. Бид нар энд оролцоод ерөөсөө ирэх байхгүй. Реалтайгаа татварыг аваад тэгээд гарч байгаа үед татварыг тэгээд бүр тэнд нь бүр яг хянаа сууж идэг татвар байгуулалт тэнд нь суулгач. Тэр хүмүүст нь орон сууц юм барьж өгöd нөхцөлийн цалин гэж гайхах өгöd ингэ суулгах гэж яриад би бол ганцаардсан юм аа. Тэгээд тэрийг одоо ярьж чинь л та зарим онсоо. Нөгөө 34% вали буцааж өгөөж гэж байна. Энийг тэр үед нь л ихчихсэн. Манай бол оролцоод ирэхгүй л. Энэ одоо чинь 5-7 ч гэсэн бид нэр өөрсдөө энэ хэсэг бүлэг залуучуудыг машин механизмтай сайн бэлдээд нүүрс олборлдог тэр арга технологи байж шүү дээ бэлэн. Тэгэл тэр хувийн компани ажиллуулж хэрэгтэй. Бид тэр авдаг татварын дээр л яаж юм бол
үйл ажиллагааг сайн хянаад явуучих юм бол ингэж төр зуралдах шаардлага байхгүй юм байна. Тэгэхээр нөгөө өөртөө оролцож тэндээс сонгуулийн босгоно идэж уун тэгэхээр чин зэрэг ийм хуулийг ерөөсөө хийж өгөхгүй. Тийм учраас л ингээд одоо уул уурхаж ашиггүй яваад байна л да. Дандаа алдагдaltaй болсон. За, хоёулаас нэг асуудлын хүрээнд бас дараагаар нь ярья. Энэ юу гэхээр за казиногийн асуудал сая яригдаад амжлаа. За улсын хурлын гишүүн за бас хэд хэдэн намын одоо удирдах албан тушаалтай хүмүүс казинод орсон зураг бичлэг Facebook хуудасаар нэлээд шууган тарилаа. Ерөөсөө энэ манай Монголоос бусад улсад бол тэр төрийн төвшин хүн одоо тэр засагт ажиллаж байгаа хүн ерөөсөө энэ казино гэдэг юм ерөөсөө бүр шаагч ирэх байхгүй. Бүр тийм ёс зүйт юм л. Бүр ерөөсөө хэдэр нөхөр ярьж инлээ ёо зүгээр орж одоо хууль хэлцэх гэж байгаа учраас орж үзсэн ч гэж харсан. Тэгэж худлаа ярьж хэрэггүй л дээ. Тэр их худлаа ярьдаг хүн байлээ тэр намын бүлгийн дарга хүн маш их худлаа ярьдаг. Тэгээ одоо тэр чинь яг тоглож байгаа тэр жетон руугаа хараад одоо тэр дийлрийг гарыг хараа сууж байгаа юм л да. Миний тавьсан шоо таарч нэг үү нөх. Та тэрийг хараа сууж ин л дээ тэр манай тэр гурван хүн. Тэгэж амархгүй л дээ. Амарч ийн гэдээсэн. Хөл өвдөл суугаад зүгээр хажууд нь хараа зогсож байсан. Зүгээр суулгад гэж юм бэ. Би бол өөрөө орж үзсэн гэж байна. Тэгж суулгахгүй тэр чинь тэгээд бүгдээр хараа юм л та. Тэгээд одоо тэгээд тэр тэндээс тэр хүмүүсийн зургийг нэхэл авид хэрэгтэй тоглож байгаа юм. За гаргаал өгсөн шүү дээ. Цагтаагийн байгууллага хуулийн байгууллага энэ гоо тэр тоглож байгаа нь хийл байгаад ах чи тоглоагүй гэдэг. Эрдэнэ хатны болохоор тоглосон маяг юм ярих гэх тийм ээ. Тэгээ ер нь бол тийш төрийн арга ашиж байгаа юм. Орох ерөөсөө ёс зүй байхгүй. Хэрвээ одоо энэ Японд ч юм уу энэ одоо хаана байдгийг ингээд гişүн казинод ороод ингээд чирэн дээр сууж байгаа зураг авалцсан хүмүүс зүгээр маргааш нь өөрөө тэгэл одоо зураг огцрол тэр гişүнээс татгалзал ингээд явах шүү дээ. Оюун эрдэнэ өөрөө элчин сайдыг нь чөлөөлнө гэдэг асуудал ярьсан. Нөгөө хэдэн хүний нэрийг ерөөсөө ярьсан. Одоо шууд тэр сонгогдсон тойрогтон танилцуулал танайхаа сонгогдсон гишүүн ингээд одоо казино тоглолцоо тийм учраас нэрийг татж байна гэдэг одоо татчих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тийм эрхцүү хууль байхгүй. Дандаа өөрсдөө хамгаалсан хууль гаргаж байгаа чинь тэрэндээ найдаад хуулийн дагуу гэдэг юм яриад байгаа байхгүй. Шүүсэнд нь үйлчлэхгүй хууль байгаа юм чи дандаа. Тэгээ шившгэлтэй наадах чинь. Казино байгуулах асуудлаас улсын хурлын гишүүд өөр өөрсдийн гэсэн байр суурьтай та энэ дээр ямар байр суурь? Тэр казино байгуулж Монгол улсад казиноос нь муухай юм биш. Тэгэхдээ энэ төрийн энэ албан том өөр албан хийж байгаа улсууд чинь тэнд тоглоом сууж байгаа зураг байж муухай харагдаж байгаа чинь. Зүгээр л ингээл харж байгаа л муухай харагдаж байгаа байхгүй. Ийгүү сэтгэл төрж байгаа шүү дээ. Тэр наваа сууж байхад зураг авчихсан хамаалал шүү дээ. Би одоо ингээд тоглож байгаа бол тийшээ тэгээд казино тийшээ өрлөө тоглоны чинь нэлээд бензинтэй хүн тэнд тоглоно шүү дээ. Зүгээр нэг автомат тоглоом нэг $10 хийжээ тэгээд коноп дараа сууж байгаа бол одоо бааш яа. Тэр чинь бүр өрлөөт одоо ингээд тоглож сууж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр яг тэ одоо тэр амлсан 10 жаав гэсэн тэр засгийн газрын яаж арга хэмжээ авах их хурлын гэсэн бүр их хурлын дараа өөрөө явж байгаа шүү дээ. Зөв. Ер нь гадаадд ингэж ажиллаж байгаа ингээд томилтоор явж байгаа ийм улсууд энэ төр бол тийм чөлөөт аялал энэ төр гэж ерөөсөө байх ёсгүй. Тэнд одоо тийм түүхэн дурсгалт юм үзэл, тэнд одоо тийм шоу үзэл, казиногоор ороод ингэж шаардлага байх. Тэр хуралдаа суулаа. Ер нь зүгээр энэ Азийн парламентын бүлэг энэ чуулганд бол тийм олон хүн очиж явах хэрэг байхгүй. Тийм хурал. Зүгээр жилд нэг хуралдаал энэ Азийн парламентын хөгжил дэвшлийн тухай яриад тэгээд нэг үг хэлсэн бол таардаг тийм л хурал шүү дээ. Ямар ч тийм улс орны хөгжил дэвшилд асуул бүгднийг байхгүй. Тэгж ажиллаж байгаа бол манай одоо энэ гадаадд ингэ томилтоор явахаар энэ төрийн албан хаагч нар аялал зугаалах гэдэг юм яриад байгаа. Тусдаа бүр ойлгох юм.
Тэр чи одоо тэр одоо хурлын өмнө өдөр нь очиж хуралдаа суулаа маргааш нь буцаал нааш нисэх хэрэгтэй шүү дээ. Энд одоо өчнө ажил хийж байгаа чинь. Тэгээ тийм замбраагүй юм яаж болохгүй. Тэгж аялж явах ч ясаа байх. Би одоо тэр Сингапурын ерөнхий сайдын номыг уншиж байхад тэр хүн гадаадд одоо байнга л явж исэн хүн байлээ. Ганцхан туршлагатайгаа тэгээ явдаг. Ерөөсөө бизнес ангиллаар нэг ч удаа явж үзээгүй. Дандаа ингийн классаар нисдэг. Тийм хүн байж шүү дээ. Чинь тэнд очиод гар өсөх зурхан байвал зурлаа. Уулзах гол хүмүүстэй уулзлаа. Тэгэл одоо буцах хэрэгтэй шүү дээ. Юу аялал зугаалаа байдаг чинь. Тэгж болохгүй. Түмний мөнгөөр зугаацаа явж идэг тийм ээ. Тэгж болохгүй шүү дээ. Энд улсууд удаан дутагтаад энэ ханаад одоо ийм утааны ханааданд одоо нэр өгдсөн байж шүү дээ манай. Энэ жил ерөөсө хүүтрээгүй. Онц хүүтэн болоогүй. Хүүтний ханиад ерөөс биш. Чи тэр удааны тухай ярьсан тийм. Ярьсан. Одоо энэ удааны ханиад дандаа би хүртэл туслаа. Олон оршигдаг. Одоо ингээ олон жил. Тэгээд тэр намар тэр үлгээ нөхөр ярьсан шүү дээ телевизээр. Хөхрийн хөгжлийн хэмжээ 16 дахин өссөн. Одоо бид тэр хөхрийн хөгжил голдоо агаараар амьсгалаад ингээд утааны ханиад төрөд өгчих гээд ингээд явж шүү дээ. Одоо тэгээд бүх эмнэлэг бидүүд тэгээд энийг одоо ингээд нуугаад дараад улсад нь хэлэхгүй бид нэр одоо өнгөхгүй утаагаар амьсгалж байна. Хорт. За дараагийн сэдв нь Арслан намынхан улсын хурлын сонгуульд за Арслан намаас нэр дэвших юм бол 100 саяг намдаа тушаана гэдэг асуудлыг за Эрдэнэ бас яриад тавьсан. Та эндээс бас хөндлөнгийн зүгээс ямар дүгнэлт хийж байна? Юу гэж бодож байна? Бас л одоо би дэлхийд ийм улс байхгүй. Бид нэр дэвшигчээс одоо жишээлбэл тэднийг авна гэж. Ерөөсөө байхгүй. Манайд одоо ерөөсөө дэлхий дээр байхгүй үйл явдал манай энэ их хурл энэ хоёр намаас гарах юм. Ерөөсөө хүн нүдний орой дээр гарахаар тийм л юм ярих юм шүү дээ. Байж болохгүй юм ярьж шүү дээ. Юу л хувьд Арслан намын дарга Эрдэнэ ярьж байгааг ойлгоход бол за ард түмнээс хандуулсан хандив тэр мөнгө тэр заасан мөнгө тэр санхүүгээр сонгуульд өрсөлдөнө гэдэг нь одоо байж боломгүй зүйл л гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь хөрөлцөдгөө гэдэг байгаа шүү дээ. Эрдэнэ бол уг нь санхүүжилтээ ил болох гэж ярьсан хүн. Уг нь санаа. Тийм санаа. Одоо бид нар ил байна. Гэхдээ тэрийг тэр заавал тэр нэг дэвшигчээр дамжуулахгүй Арслан нам чи өөрөө олон гишүүнтэй. Тэг гишүүдэр нь одоо тэр хуулийн заасан шүү дээ. Хувь хүн 10 сая болгоцсон. 1 сая байсныг тийм ээ. Алтан байгууллага хуулийн этгээд болохоор 25 гэж ярьж байгаа. 15 гэж ярьж байгаа 20 болгоцсон. Тэгэл тэр Эрдэнэгийн намын тансруулал хийгээд байна үстэй. Тийм ээ. А тэгэхээр заавал одоо чи Арсланаас дэвшиж байгаа 100 сая чи өгнө гэдэг чинь буруу үйлдэл буруу байхгүй. Тэр шууд тэр намын дансруу л орж байгаа шүү дээ. Хуулиндаа тийм юм. Тэгээд тэр дансны ил тод. Тэгээд энэ чинь сонгуульд орох намд чинь 20 хүмүүс ч гэсэн одоо 3 сар өнөө 4 сард аваад бүх материал өгч дээ. Тэгэхээр Арслан одоо юу гэж хэлж байгаа юм бид нар хандва ингээд 100 саяыг ингээд энэ 76 оноос авцсан гэж тайлгнах юм шүү дээ. Одоо нэгдээ ил болсон юм чинь. Тэгээ аудит тайлагнаад өгөхөөр аудит танах их шудраг юм байна. Одоо сонгуульд оруулна гэх нү юу гэх нү. Одоо харангаа. Таныг бас яг шудраг ус зүйлийн төлөө эсрэг дуурдаг байсан хүний хувьд бас одоо яг энэ сэдвүүдийн өрөөнд айгүй нээлттэй ярилцаад байгаа юм. Танаас бас олон зүйл одоо сонсох тий олон зүйлийг иргэдэд мэдээлэл өгөхнээс би маш олон зүйлүүдийг нууц зүйлүүдийг асууж байгаа юм. Тэгэхээр дараагийн нэг зүйл нь хэрвээ Арслан намд 100 сая төгрөг өгсөн иргэн улсын хурлын гишүүн болж чадахгүй бол ямар нэг албан тушаал дээр очдөг уу яадаг вэ? Тэр өгсөн өгөөгөө тэгээд яг төрийн ирэх байс бариад ингээд эрх мэдлээ ард түмнээс авчих юм бол мэдээж намайхаа гишүүдэрийг л ажилт өмдөх юм ойлгомжтой л дээ. Тэрчүүдээ бол дэлхийн жишээ. Жишээ нь намын гиш тэр энэ чинь намд сонгуулиар ялуулахын тулд маш олон энгийн гишүүднэр ажиллаж байгаа. Тийм ээ. Тэгээд тэд нар чинь одоо намынхаа манлайллыг дагаал хамгийн энгийн гишүүн хүсэлтэйг ажил томлогдсон зүй ясны хэрэгэлтэй. Юу л энэ дээр яриад их юм байхгүй. Чадвартай тэр өөр намын ч бай, намын бус ч бай чадaltaй чадвартай хүний бол
доктор шүүсэлтэй байлгаад ажиллах хэрэгтэй л дээ. Тэгснээс бүх намын гишүүдээр ажилтаа болно гэдэг. Одоо манайд бол бүгд л болжлоо юм л да. Бүгдийг л ажилтаа болох гэж зүтгэждэг. Тэр бол би тэн дээр бол нэг одоо юм яриад байгаа юм болоод зүй ясны л асуудал. Нэг зүйл бас энэ дээр давхар нэмж асуухад барьцаад эн чин авахгүй гэдэг асуудлыг бас зарим нам ярьж байсан. За үнэн ба зөв намын хувьд бас би нэг тэгж ярьсныг санаж ах шиг байна. Барьцаад эн чин авахгүй сонгуульд оролцсон уу гэдэг асуудлыг ярьж байсан. Яг энэ зүйлтэй ижилхэн зүйлийг ерөнхий сайд хөрс өхөөс яриад авах шиг байна. За тэр үнэн ба зөв нам чинь тэр 17 онд байгуулагдаад яг мэдлэл хийж байхдаа телевиз сэтгүүлчдэд асуултанд хариулж тэр Отгонбаатар хариулж байгаа. Одоо санаж тэр хүн бол юу гэж хэлсэн бэхээр нэр дэвшигчдээс бол бид нар тэгж ерөөсө мөнгө сонгуул хийнэ гэж ярьж байсан. Би бол тэрийг бол одоо ерөөсө миний ганц үстгэн дээр л дээ бас санал нэг ба. Тэрийг дуурайгаад энэ шинэ нам бас тэгж ярьлаа. Барьцаад энэ авахгүй. Тэгсэн мөртлөө одоо ингээд энэ хоёрын хурал хийгээл ингээд янз бүрээр яваад байна шүү дээ. Тэгтээ хүмүүсээс 20 сая төгрөг одоо аваад үйл ажиллагаа явуулаад байцлаа шүү дээ. Нийт тод байцлаа тэр хүмүүс нь ярьж илээ 20 сая төгрөг өгсөн. Тэр 20 сая төгрөгөндөө одоо юу юм мэдэхгүй. Монгол ардын нам бол тэр тэрэн шиг бодлоо юм бол байхгүй. Энэ олон тэгээд ингэж олон жил мөнгөөр сонгуульд ялцсан ийм нам нэг ч хүн мөнгө өгөхгүйгээр тэр бол нууц хэлбэрээр явагдахаар бид нар бол нууцаар авна л гэсэн үг. 60 төр тэр бом схемээр шилнээр авна шүү дээ. Тэр бол бодлоо. Тэр Монголын ард түмний наас ойшлсон энэ бол ястаа одоо нэг бол наач одоо эднийх яг төрөөж байгаа юм чинь 5-7 юм уу Эрдэнэ тэнцвэр интерес босгоно л. Тийм урдан тийм жишээ байгаа юм чинь. Хин төрөөр нь тэр нь Эрдэнэ төрөө дайрдаг 5-7-оор дайрдаг мөнгө босгодог тийм үү. Тэгээ одоо гадныхнаас мөнгө дэмжлэг авах юм бол одоо тэгээд энэ улсын аюулгүй байдал болно. Элбэг дорч нэг солонгосуудаар дэмжүүлээд мөнгө авч ийсэн тэр нь одоо сүүлд нь гараалаа. Тэр Ганбаатар гэдэг хүн бас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөлтөө бас солонгос хүнээс вон авч ийсэн бас бичлэгээр хассан тийм. Тэгээ ийм тэгж мэддэж байгаа юм чинь мэддэхгүй амар юм зөндөө явж байгаа шүү дээ тийм ээ. Тэр үлгийн дарга тоглож байгаа би тоглоогүй гэх хээвнийг одоо нүүр нь ямар сувирлгүй ярьж л шүү дээ. Ард түмэн дургу байна богоцчих. Энэ дээр бас нэг зүйлийг асууя. Хүмүүсийн дунд бас нэг ийм ойлголт байдаг. За бас мэдээлэл маш хомс байдаг. Энэ юу гэхээр за тухайн хүнийг улсын хурлын гишүүн болгочихл юм бол боллоо гэдэг зүйлийг ярьдаг. Харин бодит байдал дээр улсын хурлд одоо нэг намаас олонх болж иж хүчтэй болдог. За бас 50 дээр нэмдэг нэг ч юм уу тийм ээ. Одоо нэг намаас 5-6 гишүүн сонгогдчихоор бас хүчгүй байдаг. Ямар нэгэн зүйлд оролцох гэхээр бас хүч дутмаг байдаг. Ийм асуудал байдаг. Ер нь улсын хурлын гишүүн гэж юу юм бэ? Гэхдээ улсын хурлын гишүүн чинь ерөөсөө хууль тогтоогоол хууль тогтоодог одоо манай төрийн иргэн дээд байгууллага шүү дээ. Би бол ерөнхийлөгчөөс илүү их мэдлэлтэй ийм байгууллага юм. Ерөнхий сайдаас илүү их мэдлэлтэй. Үндсэн хуулинд ерөөсөө олгогдсон юм хууль тогтоох төрийн дээд байгууллага л гэж. Тэгээд тэр өөрсдөө гаргасан хуулинд хяналт тавина. Тэрийгээ сурталчлан нөгөө сонгогчсонтой ойргоно. Тэгснээс энэ биелэг өгөх би дараа сонгогдох гэсэн ингээ юм тараа худлаа ярих ийм асуудлууд бол байхгүй. Тэр намын мөрөө төлбөрөө нөгөө 4 жилд ийм хийнэ гэсэн. Тэрийг иргэдэд танилцуулаад одоо энэ биелээд явж байна, энэ биелээгүй байна. Тэгвэл одоо тайлбарлал явж байгаа шүү дээ. Ийм л хүмүүс. Тэгээд хуулийн хэрэгжилтэнд хамгийн гол нь хяналттай байна. Тэр механизм ерөөсөө нэг хуралд ерөөсөө байхгүй. Тэр анх байгуулагдсан цагаас хойш ерөөсөө байхгүй. За Монгол Улсын ерөнхийлөгч жилд нэг удаа улсын хурлд хийх ажлыг тайлан тавина гэдээ бас нэг юм бий. Байдгүй. За ерөнхий сайд бол 7 хоног тутмын баасан гарагт бас одоо гишүүдний асуулганд хариулах ёстой. Одоо тэр ерөөсөө тийм алга байна. Ерөөсөө энэ 3 хүн чинь ерөөс тайлтай байхгүй.
зүгээр л одоо амлал яваад. Ер нь тэгээд одоо дөрөв жи битэр тэтгэврийн тухай ярьлаа. Тэтгэврийн шинжилгээг ерөөс бид энэ тэтгэвэр боловсрал эрүүл мэнд гэсэн ийм за тэгээ энэ эдийн засаг гэсэн энэ дөрвөн гол юмыг барьж авч энэ дөрвөн гол юмыг хариуцж байгаа энэ сайд дээр засгийн газар их хурлын байнгын ороонууд байна. Эднэрийн одоо энэ тайланг ерөөсөө энэ их хурл дээр ерөөсөө ярихгүй. Ерөөсөө тайланг гэдэг байхгүй. Засгийн газар одоо тавьж байгаа нэгд сайд би ерөөсөө энэ өнгөрсөн 4 жил энэ яамнаас засгийн газар тайланг тавьж нэг жишээ ганц хүн асуусан. За юу харж ийнэг бол ерөөсөө дандаа эрүүгийн хэрэг тийм ээ дандаа одоо пакт гинт хэрэг хулгай идэж төрөө мөнгө идэж уух одоо ийм л юм одоо хамгийн болохгүй юм гарч ирэх. Одоо тэрний хамгийн сүүлийн шишээ нь одоо газины болоо явцлаа. Тийм ээ одоо энэ хойш юу гарах юм бас биелэн юм байж л байгаа хэрэг. Тэгэхээр ч одоо бид энэ улсуудад найдах үнцэндээ дуусч байлаа. Сонгуулийн ерөнхий орооноос саяхан хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Энэ гэхдээ за таваас хуурамч хаягтай хуурамч аккаунт Facebook хэрэглэгчдийн эсрэг байдаг. Тэднийг бас тодорхой хэмжээнд зэгцэлсэн хүний хувьд асуухад энэ удаагийн сонгуулийг за Facebook компаниг нийслэл Улаанбаатар хотод Монгол улсад бас байршуулнаа сонгуулийн хугацаанд гэсэн зүйлийг яриад авлаа. Та энэ дээр бас ямар байр суурьт ямар бодолтой байна? Тэр бол зөв л дээ. Саяны сонгуулийн хуулиар бол яг сонгуулийн хуулийг зүгээр дутуу хийцэлтэй. Яг зүгээр ардын намынхан арай жижиг тойргоор ерөөсөө бас болохгүй магадгүй нэгдүгээр тооцох болно лээ. Тэгээд томсгоод үзээд би яг энэ томсгосон тойргоор сонгуульд орж ирсэн болохоор мэдчихээн. Яг аймгийн хэмжээнд жишээл аймгийн сонгогч юм бол аймгийнхаа хэмжээнд л юм ярих болчихж байгаа. Нийслэл одоо дэвшиж байгаа бол одоо жишээ нь Баянзүрх гэхэд чинь том дүүргийн асуудлыг ярьж ийм юм дээр би ингэж ажиллана гэж гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бол зөв. Уг нь бол тэр холимог систем тэр боловснаалаа мочир дээр томсгосон мочиртаар хослолцсон бол бас энэ улсын төлөө ярих нэлээд хэдэн тэр 26 онцгой гарч ирэх байсан байхгүй. Тэгээ манайхан дааш тэгсэнгүй л дээ. Янз бүрийн хил ам одоо нэг олон сонгогдсон жагсаалтыг бий болгож байгаа гарч ирнэ. Тэгэхээр олон сонгогдоод байгаа хил амтай хүмүүс тэр нам нь болж хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Болчихл юм бол болоо шүү дээ. Тэг заавал гэрлөө оруулж тэгж яах юм. Би бол одоо энэ хоёр намыг бол энэ нэгдүгээр хуулийг болсон хоёрдугаар энэ их хуурм эхэлдэг залддаг энэ улсуудыг 20 онд дэвшүүлэхгүй байх гэж л найдаж байгаа шүү дээ. Хэрвээ дэвшүүлэх юм бол ард түмний эсэргүүцэлтэй тулгарх гэдэг л та. Монголын ард түмэн бол энэ сонгуул буруу явах юм бол ер нь 20 онд одоо манай Батүл ярьж лээ. Ер нь аюул ер нь их ойрхон байшгүй гэж яриад тэр өмнө шүү. Одоо бол ерөөс энэ хоёрт итгэл байхгүй болсон. Лоурд газрах юм бол ямар нэг том асуудал үүсэх байх гэж би ч гэсэн тэгж бодож байгаа. Эрдэнэт Батүлтэй санал нэг байна шүү. Сонгуулийг бас хар машинаар явуулна гэдэг зүйлийг ярьлаа. Харин сошиал дээр бас Монголын ард түмэн мэдэж байгаа хар хайрцаг худлаа юмаа гэдэг зүйлийг бол олон нийтэд мэдээлсэн. Та бас энэ бичлэгийг үзсэн үү? Үзсэн. Худлаа л да. Хэн би 16 дүрслэлтэй завхан дээр манай машины тооллого 12 цаг хүртэл явж хагаад гацсан. 2 цагч үл 2 цаг 30 минут гацсан. Тэгэд би бол сонгуулийн ерөнхий орны ажлын албаны дарга авах төвсөлж байгаа юм байна. Тэгээ 2 цаг гарan дээр гацаад зогссон. Тэгээд тийч зүгээр ажиллаж байгаа гацсан гэж байхгүй тийм. Нэг зүгээр тэгээд өөрөө биеэр үзсэн тэрийг. Хоёрдугаар ерөнхийлөгчийн сонгуулийн Ганбаатар дээр их бол хоёрын тооллогон дээр бас илт бол тэн дээр бол харагдсан тийм ээ. Илт гүйсэн шүү дээ. Тэр бол үнэхээр Ганбаатар бол олон санал авсан. Тэрийг их бол дээр хуваарлж өгөх гэж машин гацсан. Тэгээ одоо тэр төврийн аргаар тооллого юм гэдэг. Тэгээ тэрийг тооллого одоо хийгээл одоо энэ машинаар тоолвол тэгээд
онцгой юм дээр одоо тэр зарах үүсэх юм бол тэрийг заавал гараар тоолж өгөх хэрэгтэй. Тэгжээж одоо өмнө удааг мэдэн шүү дээ. Тэгсээс одоо яг машин зүг тоолж ин буруу тоолж ин. Манай сонгуулийн ерөнхий орооных юм болохоор ямар ч мадаг байхгүй л гэж ярьж байна. Тэгсэн мөртлөө шаардлагатай газар гацдаг машин. Ийм байж болохгүй л дээ. Яг л тэр нэг ашигладаг юм аа. Ерөн зөвхөн Америкт бол энэ яаж энийг идэж ууд гарах ёстой нь гарахгүй нь яаж унгаад бүр ил тод одоо явж л байгаа тийм бичлэг. Тэрийг одоо манай сонгогч нар бас олоод харж чаддаг юм гүйл дээ. Уг нь бол тийм ээ. Тий. За дараагийн асуудал хоёлоос нийслэл Улаанбаатар хотын хөгжил бүтээн байгуулалтын холбоотой нэг сэдв бай. Энэ юу гэхээр та бас хэдэн жилийн өмнө за нийслэлийн нэг хилцүүлэг байсан юм а тэр авто замын төвжирлийг бууруулах нэг хилцүүлэг би одоо санах нь. Тэн дээр та нэг зүйлийг ярьж байсан. Агарын тээврийг нэвтрүүлснээр замын төвжирэл буурна. Өөр ямар ч гарц гаргалгаа бол байхгүй гэдэг зүйлийг ярьж байсан шиг санагдчихэв. Харин энэ зүйлийн эхлэл болгоод сая дүүжин тээврийг одоо нэвтрүүлнэ гэж байна. Энэ дүүжин тээвэр агарын тээвэр мөн үү? Биш. Энэ агарын тээвэр биш. Энэ зүгээр энэ одоо тэр өчтөр тэр кабины нэг кабин одоо хаанаас олсон бөөмөд хацраа тавьчихсан. Тийм ээ. Тэглээ. Хацраа тавьчихсан байна. Тэгээ дараа янз бүрийн эрх мэдэлтэй улсууд сууж үзэж байна. Тэгээ одоо ийм тавих гэж байгаа эх 6 сараас наам явна гэж яах шиг. Энэ бол яг жинхэнэ нийслэл юу энэ хотын нийтийн тээвэр бол биш л дээ. Энэ зүгээр тэр занаар уулгдаг улсуудыг уулын орой дээр аваач өгдөг. За өндөр уулын орой энэ ялангуяа жуулчлал их хөгжсөн газар энийг ажилуулдаг тээвэрлдэг тэр хүмүүсийг тийм юу. А нийт тээвэр гэдэг бол бүр байнгын ажиллагаатай ингээд одоо бүр цаг минутаар ингээд бүр араасаа явж байгаа хэвээр ийм ажилтай. Хэрвээ энэ чинь төвжирэлтэй одоо энэ Бээжин жүдгийн гэдэг энэ хэрэг жишээ тээвэр хэрэглэл мөн биш юм бол Япон Бээжин энэ хятад тэгэл энэ хаанах байдаг Орос ийм тавьчихгүй юм. Энэ чинь нэг үзмжийн хувьд ч гэсэн хотод тохирохгүй ч та харуус. Тийм ээ. Энэ бол би сонгуулийн шоу байна л гэж харж байгаа. Одоо бүр итгэхгүй байна л та. Би бол итгэхгүй. Зөвхөн бос хүмүүс бол одоо яа гэдэг. Энэ бол зүгээр л одоо юм шиг. Тэгээ энэ ч одоо энэ би л 20 онд ийм зам ийм тээвэр хэрэгсэл хийх гэж байгаа гэж Улаанбаатар хотын төсөвт суусан нэг би л мэдэхгүй. Төсвөр байхгүй. За энэ өөр асар өндөр хүртэл босно. Энэ тэр зөв гангаар ирсэн тэр тороосны үн. За энэ чинь тэгээд тэр хоёр үзүүртэй асар том тийм хоёр хараа ажилдаг. За аюулгүй ажиллагаа. Тэгээ энэ тэнд нодон уурчнан Италид юуны уулын орой руу явж исэн энэ тээврийн хэрэгсэл тасарсан. 100 гаруй хүн асарсан. Энэ чинь нэг газар тасруулдаг ханаас очдог. Тэгээ энийг ч одоо бас энэ гаднаас өөрчлөх гээд энэ юу нэг аваастай осолтон байна гээд өөр юмар хийгээд байгаа шүү дээ. Тэр уулын орой руу гардаг юм чи. Өөр ингэж бүр газраар ингэж дамжиж явсаар хагаад очдог. Ингээд зөвхөн гараараа бариад тэгээд дээш ингэ гулгаа явчихдаг. Тэгээд энэ өөрчилж байгаа тим юм л манайхан яриад байгаа юм. Гэтэ иргэжлийн 6 сар гэтэл амжихгүй шүү дээ. Хитэн том баг нь босгох юм. Хитэн метр тэр үнэтэй ган тороос авах юм. Тэгээ энийг ажилуулдаг тэр хүмүүс өнөөдөр сургагдаад бэлдсэн юм уу? Техник эдийн засгийн үндэснээс нийт хитэн метр газар хийгээд хитэн төгрөг орох юм. Интернет одоо тим юм байдгүй. Зүгээр нэг кабин авчирчаад ингээ хоороод байх. Шүн бодоод өглөө нөгөөдхөө зүүдлээ нөгөө зүүдээ биелүүлэх гэдэг. Гэхдээ би цаав хэлсэн шүү дээ. Энэ манай хач ингээд нэг юм ярьж байгаад айгүй олон хувилбар гарсан. Тэгэл нэг орой нийлж арих уучгаас огтоод хамаагүй юм ярина. Тэгээ маргааш өглөө тэрийг ирж ярээ ажиллуулах юм яриад байд. Нэг метроны асуудал бас Батүл дарга яг баг нь босгосон шүү дээ. Бүр яг тэр даргон дээр. Даргоны дээр баг нь босгоод тэгээ одоо яг метро явах гэж байгаа юм шиг бүгдийн дүр үзүүлсэн. Одоо тэр нөгөө нэг эрээ бүлс илүү тэрийг хүртэл одоо ажиллуулж чадахгүй хийж ашиглаж чадахгүй ингээд
баахан 200 2 тэрбум төгрөгчлүүдээс авсан шүү. Одоо тэрийг ажиллаж чадахгүй чи юм яриад ингээ одоо хүний тарих байгаа гэдэг. Ястаа нэг зовлонтой юм байна. Тийм манайхан ч одоо ямар амархан итгэдгийг ямар хууртаж хандгүй юм ерөөс би ойлгохгүй нэ зарим юм ийм. Тэгээд дэмжиж зүйтэй тэр дэмж зүйтэй. Энд яг ашиглалтанд ороход нь л одоо дарганаар суугаад явна гэж. Тэгээд одоо хийцнийхэн дараа л яг хийчиж за яг бүтчихэж л гэж одоо ярихгүй бол ингэж ярьж байгаа юмд нэтгэд бол хэрэггүй л тийм одоо 30 жил хуурагчаад дахиад хуурагдах гэдэг юм. Нэгдүгээр хоёрдугаар тарлаа бус анга ашиглалтанд дээр 70 онд орлоо чинь тэгэхэд улс төрийн товчны гишүүн Батмунх дараас ахуулаад бүх улс төрийн товчны гишүүднэр төгөөрөний нарийн бичгийн дарга тэр хорооллын ичээс суугаад тэгээд энэ нэгдүгээр хороолол бишээ наашгаа яваад нэг 5-6 буудлын яваад л тэгж нэг ард түмэнд сурталчилж ирсэн. Гэхдээ ядахтаа тэгж хийж сурталчилмаар юм. Бид нар ингээ бүтээчлээ хийчлээ. Одоо ингээ бид нар өөрсдөө суугаа явж байна хараа гэдэг. Тэгэх юм бол одоо өөр хэрэг тийм ээ. Хийчлээ гэдэг. Бэрлэн тарин яг нэг ийм дүүжин юу хийсэн. Гэхдээ тэр яг уулын хараад Бэрлэн хотын яг төвд биш гэсэн. Захынх нь нэг хороолт байгаа. Би сууж үзсэн. Тэгээд тэр цугаал тэр уулын хараад дээр гараад тэгээд чин тэр дотор тэр суулгаж буулгахад чинь айгүй нарийн дэглэмтэй наач бүр хүн ажиллаулж идэг. Их нарийн да энэ бол мэдээгүй. Би одоо босгоод барьчихвал тэгээд нэг хэсэг газар ч гэсэн яг тэгээд явуулчихлаа. Тэгээд хотын төвд бол болохгүй л тийм. Нийтийн тээвэрт ер нь парк шинжилгээг хийн гэсэн дараа нэг алхам нь за та сонссон бах цахилгаан тээвэр 15 минутуудад цэнэглэл одоо явж идэг ийм автобус 10 ширхгийг оруулж ирсэн тодорхой хэмжээний хугацаанд бас туршиж үзнэ гэд явуулаад эхэлсэн байгаа юм шиг байгаа юм. Ер нь нийтийн тээврийн салбарт ер нь парк шинжилгээ энэ шинжилгээг ер нь хийх цаг нь болсон уу? Яг ийм цахилгаан тээврээр ер нь хийх нь ер нь зөв зүйтэй юм. Дотоодынхон бас юу дэмжих ёстой юу? Бүгд дэмжих ёстой. Энд зүгээр л нийслэл хийх ёстой л ажил шүү дээ. Хийх л ёстой ажил байхгүй зүгээр л ердөө л хийж явах ёстой ажил байхгүй. Гэхдээ энийг л дөвөөлгөл ёстой мөр аимшигтай юм ярих. Шинэ наад одоо чинь парк шинжилт хийнэ гэж байгаа бол тэр Жасраан засгийн газар инх сайхны чиглэл засгийн газар үед Японод манайд автобусны шинжилгээ хийчихсэн. Тэр хийнэ гэдэг автобусаар. Тэгвэл Японод одоо тэр юм төлөвлөлтөд бол яаж хийж ийм вэ? За одоо тэр 100 автобус жилээс би одоо тань санахгүй. Ирлээ. Тэр автобус ирэхээс өмнө тэрний чинь засвар үйлчлэгийг нь хийдэг газрыг барьсан байна. Одоо тэр эрчимчний яамны эндэлт барьсан байхгүй. Одоо тэр автобус банк үйлчлэгээ тослогоо за тэгэл тэрлэх тэр угаах тэр угаалгын газар гэл одоо бүх тэр юу ин эхлээд барьсан. Илдэж байж. За тэгж байгаа автобус нэрж байгаа. Цэнхэр автобус нэгсэн шүү дээ бид. Тэгээд тэр чинь тийм гоё засвар механикийн зээгтэй үйлчлэгээ тэр автобусыг одоо банкын үйлчлэгэнд явж байгаа бүх үйлчлэгнийхэн салбарыг бариад тэн дээр ажиллах хүмүүсийн сургаад бэлдээд ингэчихэд дараа нь тэр автобус ирж байгаа юм л та. Тэгээ ирээд манайд хүлээл гэж өгч байгаа. За одоо ингээд энэ автобусын таны улсуудад явна. Энд үйлчлүүлнэ. Ингээд одоо энд ирж байрлуулна. Парк нь энэ байна. Засварын зээг нь энэ байна. Ингээс одоо тэрийг бол одоо бүр ингээд юу ч устгацсан байгаа байхгүй. Автобус нь одоо уг нь зүй ясна энэ хотын улсад тэр нэг үйл ажиллагаанд үргэлжлэх зарчмаар явагдсан байлбал нөгөө автобусаар тэндээс асраад авахгүй Японоос. Засварын зээг бүх юм нь байж байгаа. Селбигээ аавна. Автобус парка дахиад тэндээс шинжилнэ. Тэр тим юмыг бол бүр юу ч устгаа хийчихэж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг 4 автобус харуулад байна. Энэнийг засах тэр засварын зээг яг байнгын ажиллагаатай ингэ байлгаад байх тэрийг ажилуулах засварлах хүмүүс хаа байна. Багхгүй. Одоо тэр бас л Батүлийн үед тэр нэг
Белорусаас нэг гармошигтай ус тавьчихсан авчирсан одоо ганц хоёрхан л яваад байгаа. Тийм ээ ихэнх нь байхгүй болсон. Тэрийг нөгөө паркнууд нь байхгүй бас. Ийм дандаа нэг ийм дутуу юм юм. Ид зүрх байх хэвээр яг нийтийн тээвэр гэж юм. Тэгснээс зүгээр ингээл бас нэг дараа гарч ирэл асуудаг нэг юм бодлоо юм. Ерөөс нэг тийм алсын бодлоготой 3 цагт бодлого за өнгөрсөн үед бид нар ямар байлаа одоо ийм байна. Ирээдүйд энэ ажиллагааг яг ингээ үргэлжлүүлээд ингээд яваад тах тийм байдаг. Одоо ингээд сонгуулаар арчлагын гараад ирэх юм бол тэгэл эдний энэ дүүжин гүүр энэ цаглагын автобус энэ байхгүй л дээ. Зогсно. Хийх ч. Энэ эдний нам юм. Би нэг жишээ хэлээ дээр одоо хан уул дөрөвт тэр жижигс мэдж байгаа. Нөгөө одоо хан уул дөргийн тэр гадаа байгаа цэнхэр аягийг улаан болгосон шүү дээ. Бүгдийг авч яа зүгээр байгаа юм. Тэр яг тэр тийм муухай үзэл бодолтой ийм хоёр хуваагдмал ийм улсын чад яаж хөгжүүлэх вэ? Тэгээд нэг нь ажил эхлүүлчээ нөгөөх нь яг сонгуул залгуулж өгчөөд харцнам гарах юм бол тэр хангуул дүүргийн тэр улаан хаяг аад шиг бүгдийг авч явах юм шүү дээ. Тэгээд тэрийг одоо тэрэн дээр ярьж байгаа тооцож байгаа хариуцлага ярихгүй. Тэгээд Монголд ойл өгчдөг бичээ ийл дүнтөө. Яг ингээд ажил хийх гэсэн чинь одоо Монгол Арлсан намд гарчлаа гэж Арлсан намд дэмжсэнгүй ингээд зогслоо. Арлсан намныг ажил эхлүүлдэг Монгол Ардын намд дэмжсэнгүй ингээд зогслоо. Яг нэг сонгуулийн босгон дээр ажил хийдэг нэг гацдаг нь бас энтэй холбоотой. Одоо тэгээд энэ наад ийм цаглаа автобус явуулахгүй энэ тэжнээ мөнгөийг энэ тэгж идсэн байна гэл одоо нэг 900 усны л гаргаад байна. Улсын хөгжлийн төлөө биш өөр орондоо л алдцаад байдаг. За дараагийн хоёул сэдвийн тухай бас ярья. Нэг зүйл за Монгол улсын хөгжилт тэр ер нь татвар татаасч гээд ер нь бас л одоо нөө иргэдэд бүхэл зүйлийг одоо нийлүүлж төхүүлж байдаг худалдаа эрхлэгч нар, бизнес эрхлэгч нар тийм ээ. Өнөөдөр төр энийг мартсан юм шиг. Ер нь сүүлийн үед ярих хайж боллоо тэдний төлөө ийм ажил ингэж хийж байна. Айж гэж ярих боллоо. Нөгөө хэд нь одоо бор зүрхээр одоо явж штэ. Тэгэхээр таны хувьд бас яг худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчийн хувьд бас яг энэ салбар өнөөдөр ямар байна? Уналтанд орсон байна уу? Яаж хийж энэ талаар асуу. Тэгээ энэ огн худалдаа үйлдвэрийн аж үйлдвэр худалдаа үйлдвэрийн яам гэж байсан. Дээр үед бүр худалдаа бэлтгэлийн яам гэж байсан. Гадаад худалдааны яам гэж байсан. Тэрээс альва нэг улс энэ худалдаа гүүр ерөөсөө тийм байхгүй. Тийм хөгжил дэвшил яриадсан юм. За тэгэхээр энэ худалдааны байгууллага бүр энэ улс бол бүр тас хайсан. Бүр юу ч байхгүй болтол босдгсон. Энэ худалдаа эрхлэгч нарыг худалдааны бизнес хийж байгаа энэ худалдаа эрхлэгч нарыг бол ерөөсөө бүр хайсан. Тэгэд болно. Одоо эдгээр эрх ашигыг хамгаалах, эдгэрийн төлөв дуурах тийм төрийн байгууллага гэж юм байхгүй. Энэ хөнс үдэ аж ахуйн яамд зүгээр нэг тассаг байна уу? Нэг хилтэс байна уу? Нэг тийм л юм байна. Бүр газарч байхгүй байна. За энэ би бол яг энэ худалдаа гэдэг юмар үндсэндээ би чи 92 онд компаниг байгуулаад тэг худалдаагаар л явж байгаа. Үгүй нэг сайн би одоо зүгээр яг нэг тийм асуусан юм чинь юу вэ л дээ. Би энэ зүгээр хүмүүс одоо худалдаа эрхэлдэг хүмүүс сонирхох зүгээр ингийн хүмүүс манайд энэ нийт сая 132 мянган хүн ажил хөдөлмөр хэрэгжилж байгаа маа. Манай Монгол улсын нийт хүн ам нөгөө 3 саяын чинь. Тэгэл энэ бусд нь бол одоо дандаа мөнгө хэрэгэлдэг байсан. Тэтгэвэр тийм ээ. Тэгэл эрүүл мэнд одоо юу вэ? За энэ 132 мянган хүн бол ажил хөдөлмөр эрхлээд энэ улсад хувь нэмэр оруулах явж байгаа. За тэрнээс 18% нь буюу 204 мянган хүн худалдааны салбарт ажиллаж байгаа. Одоо нийт манай Монгол улсын худалдааны салбар 200 мянган 204 мянган хүн худалдаа үйл ажиллагааг явуулж байна. За Монгол улсад нийт 78585 аж ахуйн нэгж одоо татвар төлөгч байгууллага байна. За тэрний чинь 38.8% нь буюу 30510 аж ахуйн нэгж байна. Аж ахуйн нэгж байгууллага
энэ хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулж байна. 30,500-аад аж ахуйн нэгж хөдөлгөөний үйл ажиллагаа явуулж байна гэж. Тийм ээ. За хөдөлгөөний салбарын нийт борлуулалт бол одоо 3.2 их 80 өөр 17 он тийм биш. Миний хийжсэн судалгаа. За одоо бол энэ өнөөдрийн байдлаар бол 19.2% өсчээд байна. Бүр 3.2 их 80 чинь 19.2% өссөн. Тэгэхээр зэрэг их энэ ажиллагаа үйл ажиллагаа улсад хувь нэмрээ оруулж байгаа гэдэг тодорхой. Би өөрийнхөө зүгээр энэ юу яа л та. Харин бол худалдааны зөвийг зүгээр ингээ ярихад. За Улаанбаатар хотын төвд бол нэг 3500 хүнсний дэлгүүр. За нэг 530 барааны дэлгүүр. За нэг 700 гаруй дөрвөн үйлчлэлийн цэг. 600 гаруй одоо хоолны газар, ресторан. За нэг 900 гаруй бараг 1000 шахан цайны газар. Гэт нийт нэг 6280 худалдаа үйлчлэгээний газар. За тэн дээр 21 аймгийн төвийн нийт 9000 гаруй зах худалдааны төв байна. За мөн хүнсний болон барааны дэлгүүр, төрийн үйлчлэгээний цэг, ресторан, цайны газар, зэрэг худалдаа үйлчлэгээний газар манай нийт 21 аймгийн 330 суманд 3500 гаруй хүнсний дэлгүүр худалдаа үйлчлэгээний газар байж байгаа. За Монгол улсын хэмжээгээр нэг 18700 гаруй зах худалдааны төв, хүнсний болон барааны дэлгүүр, төрийн үйлчлэгээний цэг, ресторан, цайны газар зэрэг худалдаа үйлчлэгээний газруудыг өргөн хэрэглээний гараа бүртгэгдгний зөвхөн дарамт бол хангаж ажиллаж байна. Би бол 97 онд хойдлын Дэнжимэнгийн захыг чинь бид тэр авсан. Тэгээд 3 жил би одоо байгаа газар барьж байгуулсан. Тэгээд одоо яг ингээл энэтэйг л зурлаад ингээ байж байгаа байхгүй. За би ч нэг уул уурхаар ууж оруулаад улс төрөл ууж оруулаад ингээл янз бүрийн залж аргаар яваад л байх байсан баг л та. Гэтэ өөрөө ер нь тийм дург. Тэгээд хүн бол нэг бизнесийг яг тогтмол ингээ явуулаад байх нь тууштай гэж. За ийм худалдааны салбарыг өнөөдөр Монголын одоо нийт энэ 240,000 240,000 гаруй хүний эрх ашигыг хамгаалдаг байгууллага байдгүй. Ийм болцсон улс. За тэгээ энэ эдний ч улсд оруулж байгаа, төсөвт оруулж байгаа мөнгөнд дүнг ярих юм бол өчний юм байна. Тэгээ энийг ерөөс тоод дүнг хайцсан. Авч болоод ийдсэн байдаг. Сайн байна. Тэг чин гадаад оронд яаж юм? Хоёр орны төрийн тэргүүн энэ худалдааны талаар байлдаж шүү дээ. Орос Америк. Тэгэд манайд бол энэ худалдаа гэдэг нь ёстой нохон гөлгийн зэний тоохгүй. Юу ярьж юм дандаа уул уурхай салбар бол ачлалтна. Тэндээс идж жоох юм ярина. Өөрийн хувийн эрх ашиг хулгай хийх, дээрэм тонол хийх. Тэгээ энэ татвар төлөгчдийн мөнгийг улсын төсвөнээр аваад зайлгаж байна. Ийм л одоо үйл ажиллагаа Монголд явагдаад байгаа учраас Монголын ард түмний дургуутсал ингээл хоримтлагтай л байна. Ер нь бас та энэ дээр бас нэлээд чухал тоо баримтуудыг дурдлаа. Тэгэхээр яг таны хувьд яг та олон жил бас бизнес эрхэлж худалдаа эрхэлж байгаа хүний хувьд бас асууя л та. Та энэ үнцгийг бас юу гэж харж байна? Яг юу шаардлагатай вэ? Худалдаа эрхлэгч нарт төрөөс. Гүйцэн худалдаа эрхлэхийн энэ худалдааны салбарын Монгол улсад ер нь чухал ямар үр гүйцэтгээд байна. Тэгээ над чинь ингээ тоон баримт гаргацсан ингээд одоо яриад ингээд сууж байгаа шүү дээ. Тэгээ энийг зөв дэмжиж ингээд улсад оруулах хувь нэмрийг улам дэвшлүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээ хайчаад би хэлж шүү дээ. Ийм том салбарыг гадаад оронд яаж юм гэхээр хоёр том төрийн тэргүүн хоорондоо үзэлцэж шүү дээ. Тийм ээ. Тэгээ манайд бол энэ чинь авч хилцэхгүй шүү дээ. Тоохгүй шүү дээ. Хийн гэдэг хүн жилд хичнээн тоон хэлсэн цагаар оруулж ирдгийг будаа манайх энийг хэрэглэх зарам.
Тийм ээ. Хичнээн даваа хэлсэн сагаар будаа гуйрал оруулж ирсэн. Хаанаас юу болж энтергээл одоо игнүүлэхээс биш. Тэгээ нэг юм оруулж ирж байгаа улсуудын эхлээд гайл дээр дарамтлал ахуулаад хэлдэг. Тэгэл яваад нэг үнэн нэмэгдээлээд нэг ахуулгын мөнгийг шингээгээл яваад идэв. Тэгсээр хагаад хөдөлтөө огс хамгийн сүүлд ирээд одоо тэгээд нэг нөөдийн буцаа олголт нэг 2 өглөө. Нэг дормжилж байгаа байхгүй. Хүн мөнгө дээрэмж авчихад 2% буцаа хэлчихээд 2%. Энэ чинь Германд бол 19% байдаг. Тэгэл юм аваад гарахтаа гайл дээр бүртгүүлээд авсан үзүүлэл 19% буцаагаа л аваад гардаг шүү дээ. Тэгэхэд манай чинь дөнгөж 2%. Тэгээ худалдааны салбарыг одоо үнэндээ ийм болгон хайцсан. Тэгээд нэг хэдэн уул уурхаад яриад булаацтал тэгээд нэг хэдэн банкыг өөрөө байгуулсан банкар дамжуулж ард түмнээ шулаад үлжил байгаад идэг. Ард түмэнд ерөөсө хоримтл бий болох тийм эрхчлөлийг ерөөсө олгож өгөхгүй шүү дээ. 90 оноос хойш. Тэгсээр байгаа бүгдийг өрөнд оруулаад тавьсан. Тэгээд дээрлэгч яхад амар байгаа юм. Ингээ өрөнд орцсон юм чинь. Аюу амархан баг. Тэгээ яг тэрийг сонгуулийн үеэр гаргаж ирээд амлгаа өгөөд тийм ээ. Одоо жамгийн чинь ийм дүүжин гүрээр явуулах гэж энэ дотор суугаад чи явна энэ төр гээд ингээд одоо салиарлын байдалд орсон тэгэл одоо ингээд одоо байна гэж. За хоёулаас нэвтрүүлгийн цаг дуустал шандж байна. Нэг зүйлийг бас танаас асууя. Сүүлийн үед сошиалор бас нэлийн шууган тарсан зүйл юу вэ гэхээр за төрийн алба. За тэр дундаа энэ яам томын газруудыг одоо их хэмжээний мөнгөөр тогтчулдаг тавилга худалдаж авдаг гэдэг асуудлыг бас яриад авлаа. Ер нь тогтчлтыг ер нь хэрхэн яаж хийх ёстой, энэ хэмжээний мөнгөөр ер нь тогтчлт хийх нь зөв зүйтэй, зөв зохистой. Тогтчлтыг ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө бүр одоо манайд бол яг солигдол тэгм аймгийн засаг дараа хүртэл төрүүлж байгаа онжсэн засаг дараа машиныг солилцсон. Солиод бүр хамгийн наач. Бараг сумын засаг дараа хүртэл тэг. За тэгсээр гад энэ төрийн албаа агч нар бас тэг. Тэр ерөөсөө тэр өрөөг солих, тогтчлах ямар шаардлага байхгүй. Би одоо сайн чинь хотын захиргаанд байхад наваг очих мөнгө жаргалдаг байсан. Би 1986 онд хотын захиргаанд би мэргэжилтэн гэж очсон. Тэгт мөнгө жаргалдаг байсан. Мөнгө жаргалдагын өрөө байсан. Дараа нь энэ 90 онд болсон. Хотын дараа 89 онд ч боллоо та. Яа мөнгө жаргалдагын өрөөнд суугаад ундаг машины нунаал тэр өрөөнд нэг ч сандал солиогүй. Би одоо сайн санаж байна тэр. Нэг сандал сол яг мөнгө жаргалдагын байсан юмар л энэ үстээр суугаад тэнд ажиллаа хийгээл байжсэн. Дараа баасан зүү дарга болсон. 90 онд 92 онд ч юм. Гэхдээ баасан зүү дарга тэр энэ үстээр өрөөнд ороод бас юм солиогүй шүү дээ. Байга сервант байдгаар л байжсэн. Тэр ухтлагын ширээ яг байдгаар байсан. Тэр 20 хэдэн сандал яг байдгаар л байсан. Ерөөсөө юм солигддог. Гэхдээ болж л байсан. Тэр ажлыг төрийн ажил нь явдаг араа л явна. Төрийн ажил явдгаар л явна. Тэр сандал ширээ байдгаар л байжлаа. Одоо энэ лоорч ерөөсөө тэрийгээр далимдуулж баашд мөнгө угаадаг байхгүй. Тэгээс л. Манай одыг үзгэнэ хариуцлагатай нарийн бичгийн дараа хүн дуудлагын дэрэг ундаг байсан. Хорлын нарийн бичгийн дараа хорлын нарийн бичгийн дараа дуудлагын дэрэг ундаг байсан. Бас. За одын орлогч нар мань 6 орлогч байсан. 6 орлогч нар нэг тийм хаагтлаг яамнаас улс төрийн төвчнөөс энэ тэр сайдрын зөвлөл энэ тэр баазнаас хаагтлагдсан нэг тийм 24 нүүдэл ундаг байсан. 6 орлогч. За өөр машин ундаг нэг ч хүн байхгүй. Тэгээ санхүү тэр том санхүү хэлцэн дараа унаавахгүй дуудлагын үнэтэй. Хотын зэрэг бааз тэр үед бүх яамнууд баазтай байсан. Засгийн газрын бааз гэж байсан. Өдөө бол тэндээс машин авч унаал. Мөнгө жаргалдар бол нэг л дэрэг ундаг байсан шүү дээ. Ганцхан. Одоо манай ч хотод нэг ундаг, хөдөө нэг ундаг, томил дээр явахдаа нэг ундаг, гурван машинтай. Тэгээ мөнгө жаргалдар их хөдөө яваад идэгчгүй байсан. Би одоо сайн. Явал засгийн газрын баазаас яг ОАС 469 дуудлагаар авчираад тэрийг унаал өдөө явждаг байсан. Тийм биш.
улсын дэд шүүхийн дарга прокурор энэ бол ерөөсөө ганцхан тэр засгийн газрын баазаас л дуудлах нэг тэр ундаг байсан шүү дээ. Одоо яг тийм байдалд оруулмаар санагддаг би. За ямар ч тач хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгээр улс их орны хөгжлийн тухай ярьдаг. Хоёулаа бас энэ хийсэн нэвтрүүлгээ ТV10 телевизэн сошиалаар одоо буст хийдэг олон түмэнд бас телевизээр хүрэхээс гадна сошиалаар бас нэлээд идэвхтэй ажилладаг. Энэ донд танаас өнөөдрийн асуусан асуултууд бүгд сошиалаар буюу яг энэ нэвтрүүлэг доор иргэдээс асуусан асуултууд байсан юм а. Танаас бас асуугаад өгөөч энэ ямар учиртай юм бэ гэсэн сэдвүүд байсан юм а. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг дуусч байна. Хамгийн сүүлийн минутыг бас танд өгүүлтий. Одоо энэ юу яаж юм л дээ. Сонгуулийн хууль гээд гарлаа шүү дээ. Тэгээ одоо энэ сонгуулийн хууль бас хэрэгжихгүй байна. Одоо энэ улсын их хурлын гишүүн хүмүүс нь болохоор зэрэг өөрийгөө одоо таниулаад өөрийгөө сурталчлаад ингээд буй явах бүрэн боломжтой. За шинээр нэр дэвших. Шинээр одоо сонгуульд оролцох тийм бодолтой байгаа намууд энэ төр ерөөсөө юм ярьж болтгоо. Болохоо байлгацсан. Ерөөсөө юу ч ярихгүй. Хүнийг одоо нэрээр нь шударгаар шөөмжилж болохгүй юм байна. Тийм ээ. Тэгсэн бол хүний нэр төрд халдах, гүтгсэн гэдэг шинэ зүйл ангитай болчихсон. Ингээд гүтгсэн гэдэг. Тэгээд дэрэн шүүгээр нотлогдоод ингээд нэг дэвших хэрэггүй. Энэ зүгээр Монголын зүгээр иргэдийг бол нэр ястаа үнэхээр үнэхүү дээрлэж чадж байна. Бүр ястаа бүр хэлэх үггүй. Үнэхээр ер нь бол зүгээр энэ гадаадын дайснаас дотоодын дайсан чинь бүр хамгийн аюултай хэцүү юм байдаг юм. Энийг ялна, энийг одоо устгах гэдэг бол ерөөсөн маш өндөр хэмжээнд ажил зохион байгуулж хийхгүй бол гадаадын дайсан бол нийтээр тэрлүү дайраад идэв. Гадны хөл. Дотоодын дайсан л бол нөгөө энд төрчихсөн, энд өссөн. Тэгээ энэ чинь энд ингээ ажиллаад яадаг. Тэгсэн мөртөө бүх бодож байгаа юм төр улсын эсрэг байдаг. Улаан цам ингээд хийгээд идэг. Улгаан хийгээд идэг юм. Хоорон мэхэлж аваад идэг. Хоорон мэхэлж сонгогдоод идэг. Төрийн эрх мэдлийг аваад идэг. Тэг энийг ерөөсөө болохгүй. Дотоодын дайсанд дэмжсэн гэдэг. Маш аюултай ажил хийх юм байна. Тэгээд нөгөө чинь арматар садан ах トゥ найз нөхөд бас бүх юм байждаг. Тэдний хамгаалцдаг. Тэгээд нэг намд хариалгацсан байдаг. Тэр сонгуулаар нөгөө очихоор би энэ намын хүн, намынхаа хүний төлөөлөл өгнө. Бүр одоо юм хэлсэн. Тэгэхээр бид нар бол ерөөсөө өөрчлөлт хийж чадахгүй юм байна. Ер нь зөвхөн нийтээр яг тэр нэг 90 онд одоо нэг эсэргүүцдэг шиг нэг тийм цуглаа моглаа тэр үеч яг тий бүгдээр ядуу байсан юм чинь. Тэгээ олон жил тэр улс төрийн товч байгаа үзээ ядцсан нэг тэр үед нэг мундаг том жагсаал цуглаан болж ийж. Тэгээ тэрийг хийсэн нөхдүүд чинь энэ улсын төлөө үний ярьж ирсэн байхгүй юм биш үү? Дандаа удлаа одоо өөрсдөө баян болчихсон ерөөсөө ихлээ. Нөгөө баян хашны нэг хувь баячуудын бүгд жилж босчих. Тийм учраас ерөөсөө татварын дайсан ерөөсөө ганцхан унгах алга уулгах нэг ганцхан арга байна. Одоо энэ жагсад цуглаад бол нэмэр алга. Нөгөө тэр үеийн ядуучууд чинь ингээд мөнгө дөрөвтэй бас нэг хувийн аж ахуйтай болцсон. Жирийн иргэдэд чинь заа яхад болно гэж ингээ улс төрлөг ордог ингээ хайцсан. Тэгсэн мөртлөө өөрт нь нөлөөлөд өөрөө дээш нь доош нь явуулж өгдөг. Гацаагаа ингээ бариад ийдэг. Ийм мохоо үзэгдэл ингээ байна. Тийм учраас ерөөсөө энэ олгаач энэ нөхдөөдөөс салахын тулд ерөөсөө ганцхан сонгуулаар л эдгээр энийг нохож авахгүй бол өөр арга алга. Тийм учраас нийтээр энэ сонгуульд орох улсууд энэ өмнө 30 жил хоорогдсон тэр хоорон мэхлэгдэжсэн үеүдээ нэг санаач яа. Би одоо ингэж л хэлээд байгаа юм л да. За тийм бол бид нар бас нэг шинэ хүмүүст гаргаад ирвэл бүр адгийн наад зах нь ид жуухан багсан бас ид жуухан минь дасч дадтлаа удаа шүү дээ тийм ээ. Энэ олж сонгогдсон улсууд чинь
маш мэрэгэн зохион байгуулж байгаа байхгүй тийм. Улам найрсаад гэдэг үү? Тий. Одоо чинь номтой хоёрын юу бол зүгээр одоо тэр 5 гишүүнээс 3 байхтал боллоо шүү дээ. Энэ үнэн ингээ бокор юм бичээс энэ үнийг ийм юмар шалгах гэж байгаа юм байна. Одоо болохоор зэрэг Батгүйгээ тэгээ шалгах гэдэг юм уу. Тэгээ нэг нууц гэдэг нэг ийм үгийг айгүй мохоо буруу ашиглаж байна. Тэгээд бокор нь болохоор их хурл руу чигчдэг. Их хурл нь болохоор бокор нууц гэсэн юм эсвэл чамд яриад шаардлага байхгүй гэж ингэждэг. Энд баруун бол бүх юм ил үйд. Таны ийм одоо Тарампын бол ил байгаа ч тийм. Тийм ээ. Зеленскийд чи уцаа ярьсан баримт чинь байж. Тэр нууг нэг улсын Америкийн нууц гэл тэгэл л шүү дээ. Чи Америк ерөнхийлөгчийг тусгай шүүх гаргаад томлоод одоо хэргийг хилцээд ингэ явж шүү дээ. Тэн дээр одоо хин нэг нууц тэгэл тийм одоо Бокороос нууц тамаг дарсан. Тэрийг одоо бүр нэг бахар болоос өөр дээр өшөө олон сурвалжлах цуглуулж өөрөө нэрд гарах гэж ашиглаа тэрийг. Яг тийм үгжидлээр яваад байгаа. Чи номтой юмыг нуугаад ах юу гэдэг. Тэр хүн ч өөрөө ил явуулаад өгөөж намайг. Над тийш ирэх байхгүй айгаад ах юм алах гэдэг чинь. Номтой хоёр мэддэг юм биш гэдэг. Тэр чи эрэгт орооцолцсон яахаар юм ярьж болдог. За. За баярлалаа. Өнөөдөр бас улс их орны хөгжлийн тухай маш олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгэхээр танд бас баярлалаа. За баярлалаа. Зөвхөн та бүхэндээ ТV10-аас бэлтгэн өргөдөг хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.